За өнөөдөр бид нэр байгалийн нөөцийн бүртгэл төр дунд ашиг мэдээллийн нөөцийн талаар ярилцахаар. За ингээд намайг дамжин нэрж ирдэг би Монгол Улсын их сургуулийн нэгтгэл мод хүртгэлийн хөтөлбөрийн багш байна. За ингээд өнөөдөр бид нэр сэдвийн товч агуулгын талаар. За эхлээд бид нэр байгалийн нөөцийн тухай ойлголт, за тэр дунд ашиг мэдээллийн нөөцийн тухай ойлголтын талаар илүү дэлгэрэнгүй үзэхээр. За дараа нь уулуурхаан үйл ажиллагааны үе шат. За тэгэхээр ямар үе шатны дагуу уулуурхаа олборлох үйлдвэрлэл маань явагддаг гэдэг талаар товч саналцах нь. За тэгээд дараагийн сэдв ашигт малтмын хайгуул үнэлгээний зардал, тайлгийн бүртгэлийн талаар бид дэлгэрэнгүй авч үзэх нь. За тэгээд бэлтгэл ажиллагааны зардал, бүртгэл тайлгийн талаар, за сэдвийн төгсгөлд бол бүтээн босголтын зардлын бүртгэл тайлгийн талаар дэлгэрэнгүй авч үзэх нь. За ингээ эхний сэдв болох байгалийн нөөцийн ойлголт талаар үзье. За ингээд байгалийн нөөцөд төрөл бүрийн ашигт малтмын болон энэ дундаа алт мөнгө, зэс, нүүр, зууран гэх мэт үйл нөхөгдөх нөөцүүд. За тэр үүний дараа ургамал, ус, ой, амтан гэх мэтчлэн үйл нөхөгдөх боломжтой нөөцүүд ордог байна. За тэгэхээр манай Монгол Улсын ашигт малтмын тухай хуулинд ашигт малтмын орд газар тэнд ашигт малтмал гэсэн тодорхойлолтод за геологийн хувьсэл өөрчлөлтийн үр дүнд за тэгээд газрын гадрах түүний хэвлэл бүрэлдэн тогтож чанар нөөц нь тодорхойлогдсон үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд үр ашигтай эрсдсийн хөрөмлийг ашигт малтмын орд газар буюу ашигт малтмын орд гэж заасан байдаг. За тэгэхээр ашигт малтмын нөөц нь дараах зүйлээр ангилагддаг. За тэгэхээр стратегийн ачаал бүгдэл бүхий орд газар, за түгээмэл дархацтай орд газар, за ердийн ашигт малтмын орд газар гэж ангилагддаг байна. За стратегийн ачаал бүгдэлтэй орд газар гэдэг маань ихэнх улс үндэсний аюулгүй байдал болоод улс бүсийн эдийн засаг болоод нийгэмд нөлөөлөх үс. За эсвэл дотоодын нийт бүтээгдэхүүний 5 буюу түүнээс дээш хувийг үйлдвэрлэх эсвэл үйлдвэрлэх боломжтой тэр нөөцүүдийг бид манай Монгол Улсын хуулинд стратегийн ачаал бүгдэл бүхий орд гэж заасан байдаг. За түгээмэл дархацтай орд гэдэг маань түгээмэл дархацтай орд газар гэдэг маань түгээмэл дархацтай орд газар гэдэг маань за барилгын зориулалтаар ашиглах. За тэгээд тэр газрын хэвлэлд байгаа байгалийн нөөцийг хэлдэг. За харин ердийн ашигт малтмын орд газар гэж дээрх хоёроос бусад буюу за тэр бусад нөөц орд газруудыг бид ангилдаг байна. За хуулийн ангилалт бол юм байхад бид ашигт малтмын орд нь дараах шин чанартай байдаг байна. За тэгэхээр эхлээд бол эхний шин чанар маань орд газар маань ашигт малтмын орд газар маань газрын хэвлэлийг далд оршдог. За тэгэхээр бид нэр тодорхой үйлдвэрлэл, олборлох үйлдвэрлэл хийж тухайн зүйлийг илрүүлэх ёстой. За тэгэхээр тухайн үйлдвэрлэл орд газрыг ашиглахад олборлох явцад тухайн нөөц маань хорогддог байх нь. За гуравт нь бол нөөцийн хэмжээ чанарыг хайгуул үнэлгээний үндслэн дээр тодорхойлдог. Нэгсэндээ нөөцийн хэмжээ бид нар хайгуул үнэлгээ хийж тодорхойлдог, нөөцийн тооцдог байна. За ингээд дараагийн сэдв бол уулуурхаан үйл ажиллагааны үе шат. Тэр дундаа олборлох үйлдвэрлэлийн үе шатны байна. За эхлээд хайгуулын үе шат буюу хайгуулын үе шатнд бид нар дараах зүйлүүдийг хийх ёстой. За тэгэхээр агаарын зураг авах, геологи, геохим, геофизикийн судалгаа, их мэтчлийн судалгаануудыг хийн. За тэгээ өрөмтлөг хийж тухайн орд газрын сорьцоор дээж авах тэр үйл ажиллагаанууд явагддаг. За дараагийн үе шат нь үнэлгээ хийн гэсэн байна. За ордын нөөцийг энэ үе шатнд бол ордын нөөцийг тогтоно. За баяжуулах туршилт судалгаа хийн. За тэгээд техник эдийн засгийн үндэслэл гэсэн зүйлүүдийг хийдэг байна. Нэгсэндээ хайгуул үнэлгээ болон энэ үе шатнд ордыг илрүүлээ тэгээд цаашлаад ордын нөөц болон нөөцийн хэмжээг тодорхойлоход илүү тохиромжтой болдог байна. За ингээд дараагийн үе шат нь бол бэлтгэл ажиллагаа. За энэ үе шатнд олборлох үйлдвэрлэл маань явагдахаас өмнө хийгддэг учраас бэлтгэл ажиллагаа буюу тухайн уурхайг ажиллахад орд газрыг ашиглахад бэлтгэл ажиллагааны зориулсан байдаг. За үүнд зам хонгил гаргах, за хөрс хуулах, уурхайн ам гаргах гэх мэтчлэн үйл ажиллагаанууд хийгддэг. За дөрөвдүгээр үе шат маань бүтээн босголт гэж байгаа. За тэгэхээр энэ үе шатнд манай ордын бидний ашиглаж байгаа орд маань нөөцийн хувьд бол батлагдсан. За тэгээд бэлтгэл ажиллагаа хийгдсэн учраас бид нар яг дараагийн үе шат болох дэд бүтцийг барьж байгуулах. За тэгээд үйлдвэрийн барилга, барих, тоног төхөөрөмж худалдаж авах, суурилах гэх мэтчлэн нэгсэндээ бүтээн байгуулалт үйл ажиллагаа маань явагддаг байна. За дараагийн
5 дахь үе шат маань тухайн нөөцийг бид нэр ашиглаад үйлдвэрлээд за нэгсэндээ олборлолт хийж за тэгээд цаашлаад борлуулалт маань хийгдэх шаардлагатай болдог байна. За энэ үе шатанд бид нэр олборлох болоод үйлдвэрлэлийн үе шатанд үйлдвэрлэлийн үе шатанд ашиглалтын ордыг олборлох за борлуулах үе шат маань хийгддэг байна. За ингээд сүүлийн үе шат болох уулуурхай олборлох үйлдвэрлэлийн үе шат бол уурхайн хаалт за тэр түнд маань дараа бид нэр нөхөн сэргээлтүүдийг хийх дуустайг. За тэгээд бидний энэ лекцээр бол эхний үе шатанд бол хайгуул үнэлгээний үе шатыг илүү дэлгэрэнгүй нэгэсэнд хайгуул үнэлгээний хөрөнгийг яаж бүртгэхийн түүний зардлыг яаж бүртгэхийн хөрөнгийн бүртгэл тайлбарлалт холбоотой зүйлийг дэлгэрэнгүй авч үзэх байна гэж ойлгож байна. За тэгэхээр одоо 3 дахь үе шат маань 3 дахь сэдвийн агуулга маань ашиглалтын хайгуул үнэлгээний зардлыг бүртгэх за тэр дундаа тайлбарлалт холбоотой зүйлийг авч үзье гэсэн. За тэгэхээр санхүүгийн тайлбарлалын олон улсын стандарт 6 ашиглалтын хайгуул ба үнэлгээний зааснаар аж ахуй нэгж байгууллага тодорхой хэсэг газарт за тэгэхээр бид нэр тухайн аж ахуй нэгж байгууллагыг сонгосон тэр газарт хайгуул явуулах хууль эрх зүйн зөвшөөрөл авснаас эхлээд техник эдийн засгийн үндэслэлийг хийж дуусгах хүртэл гарсан бүх зардлыг бид нэр хоригдлуулан бүртгэнэ гэж санхүүгийн тайлбарлалын олон улсын стандарт 6 заасан байдаг байна. За тэгэхээр энэ хүртэл энэ үйл ажиллагааны хооронд гарч байгаа бүх зардлуудыг бид нэр ашиглалтын хайгуул үнэлгээний зардлын бүртгэлд хамааруулан үзэх ёстой байна. За тэгэхээр хайгуул үнэлгээний зардлууд нийтлэг гардаг зардлуудын талаар бид нэр авч үзье. За тэгэхээр эхлээд бол тухайн хайгуул үнэлгээний хайгуул хийх за тэр тусгай зөвшөөрөл эцээж олж авах. За тэгээд томограф буюу одоо тэр хайгуул үнэлгээ хийхэд сорч дээшлэлт хийх буюу томограф за геологи, геохим, геофизикийн судалгаанд тодорхой зардал гарвал бид тэр хөрөнгөлөх ёстой байна. За тэгээ хайгуулын өрнөлөх хийх зардал. За дараагийнх нь бол цооног гаргалт. За тэгээд сорч дээшлэлт авалтай холбоотой гарсан зардлууд байх ёстой байна. За тэгээд техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах зардал. За тэгэхээр энэ дээр хүний нөөц хөдөлмөр болоод тээвэр хоол унаа гэх мэт шууд зардлууд гардаг байна гэж ойлгож байна. За тэгэхээр хайгуул үнэлгээний зардлыг бүртгэх олон улсад дараах аргууд байдаг. За эхлээд бол бүрэн өртгийн арга буюу за хайгуул үнэлгээний үе шатанд гарсан бүх зардлыг бид нэр яах нь тухайн хоригдлуулан бүртгэж тухайн хөрөнгийн өртөгт капиталжуулах арга. За дараагийнх нь амжилттай нээлт арга гэж байна. За тэгэхээр энэ арга маань нөөц нь илэрсэн үед. За тэгэхээр нөөц нь илэрсэн үед бид нэр яах нь тухайн зардлыг тухайн орд газарт илэрсэн зардлуудыг бүртгээд за хэсэгт ноогдох зардлын хөтлөгчд зөөлөн хөрөнгийн өртөгт капиталжуул за нөөц илэрхээс өмнө болон бусад нөөц илрээгүй хэсэгт гарсан зардлыг бид нэр тайланд буйн зардлаар бүртгэнэ гэж ойлгох. За тэгэхээр энэ маань юусэн агуулга нь энгийнээр ойлгох юм бол бид амжилттай буюу тэр тухайн хэсэг газарт нөөц нь илэрсэн тэр хэсэгт ноогдох зардлыг бид нэр хөрөнгийн өртөгтөнд капиталууд бусад хэсгийг бол үйл ажиллагааны зардал бүртгэнэ гэж ойлгож болохоор байна. За сонирхлын бүсийн арга гэдэг маань нөөц илэрх магадлал өндөртэй хэсгийг нь бид нэр хайгуул үнэлгээний ажил хийхээс өмнө тодорхойлж за тэгээд тэр ноогдох зардлыг нь бид нэр хайгуул үнэлгээний ажил хийснээс хойш бүх зардлуудыг хөрөнгийн өртөгтөнд капиталжуулаад за бусад хэсэгт ноогдох хэсгийг бол яах вэ бид нэр нэгсэндээ амжилт нөөц нь илэрх магадлал багатай хэсгийн зардлыг үйл ажиллагааны зардал тусах хэрэгтэй байна. За тэгэхээр бид нэр дараагийн нэг зүйл бол хайгуул үнэлгээний хөрөнгийн бүртгэлийн талаар авч үзэж ойлгож байна. За тэгэхээр хайгуул үнэлгээний хөрөнгийн зардал бид нэр бие шинжтэй хөрөнгүүдийг ашиглаж болдог. За тэгэхээр бие шинжтэй хөрөнгө маань өөрөө хоёр үндсэн зорилгоор бид нэр яхан ашиглагдаж байна. За тэгэхээр эхний зүйл бол тухайн бие хөрөнгө маань зөвхөн энэ төсөлд ашиглагдахаар бол за тэгэхээр тухайн хөрөнгө маань өөр төслүүдэд ашиглагдах боломжгүй бид нэр тухайн хөрөнгийн анхны өртгөр нь буюу худалдан авсан үн дээр нь бэлтгэл ажиллагааны зардлын нэмэт энэ хоёрын нийлбэрээр тухайн хөрөнгийн хайгуул үнэлгээний хөрөнгө гэсэн дансанд нь хөрөнгөлөж бүртгэдэг байна. За хэрвээ тухайн хөрөнгө маань өөр төсөлд ашиглагдах хоёр буюу түүнээс дээш төслүүдэд ашиглагдахаар худалдаж авсан бол за тухайн хайгуул үнэлгээний ажил явагдаж байгаа тэр хугацаанд нь бид нэр тооцоосон илэгдлээр нь дамжуулж тухайн хайгуул үнэлгээний хөрөнгийн зардалд бүртгэдэг байна. За дараагийн нэг төрлийн хөрөнгө бол бие тус хөрөнгө байна. За тэгэхээр бие тус хөрөнгө маань бид нэр ерөнхийдөө хайгуул үнэлгээний хөрөнгөнд
холбоотой гарч байгаа бүх бие төс хөрөнгөтэй орж байгаа. За энд нь лиценз, тусгай зөвшөөрөл, техник үдийн засгийн үндэслэлийн тайлан буюу TISU гэж яддаг тийм үү. Тэр эдгээр зүйлүүдийг бид нэр үүссэн бүх зардлуудыг хайгуул үнэлгээний хөрөнгөнд өртөг шингэнэ гэж ойлгож байна. За дараагийн зардал бол шууд зардлууд гэж байгаа. За шууд зардлуудад ямар зардлууд орох вэ гэхээр цалин, хоол, тээвэр гэх мэтчлэн шууд гарах зардлуудыг хэлж байна. За энэ зардлууд маань анхны өртгөөрөө шууд тухайн хөрөнгийн өртөгт капиталжих ёстой гэж үзсэн. За тэгэхээр бид нар хайгуул үнэлгээний хөрөнгийн өртөг маань бие болон бие тус хөрөнгө за дээрээс нь шууд зардлуудын нийлбэр дүнгээр манай хайгуул үнэлгээний хөрөнгийн анхны өртөг маань бүрддэг байна гэж үзэж байна. За тэгэхээр бид нар жишээ авч үзье. За тэгэхээр ус төвцөд компани за тэгэхээр бидний жишээлбэл хязгаарлалтын хайрцагтай компани 90 сая төгрөгөөр тусгай зөвшөөрөл яасан байна. Худалдан авсан гэж ойлгож байна. За тэгэхээр энэ орд газарт бид нар 2 жилийн туршид хайгуул хийхэд эхний жил 60 сая төгрөг за хоёр дахь жил 20 сая төгрөгийн зардал гарсан. За нийтдээ 80 сая төгрөгийн зардал гарсан байна. За тэгээд тухайн хайгуул үнэлгээний ажил зориулж 30 сая төгрөгөөр 10 жил ашиглагдах ёстой тоног төхөөрөмжийг худалдаж авсан байна. За ингээд ордын нөөцийг тогтоож үнэлэхэд 12 сая төгрөгийг зарцуулсан. За энэ эхний жилд нь 2 сая төгрөгийг за хоёр дахь жилд 10 сая төгрөгийн зардлыг зарцуулсан байна. За энэ тохиолдолд хайгуул үнэлгээний хөрөнгийн бүртгэлтэй холбоотой бид нэр анхалж ямар үнцээр ямар өртгөөр тухайн хөрөнгийг бүртгэх вэ гэдгийг авч үзье. Жишээгээр. За тэгэхээр уг тоног төхөөрөмж маань зөвхөн энэ төсөлд ашиглагдахаар бол бид нар ямар үнцээр өртгөх вэ? За эхний жил гэж байгаа тийм. Тэгэхээр хайгуул үнэлгээний хөрөнгө маань 182 сая төгрөг болж байна. За энэ 182 сая төгрөг маань ямар зардлуудыг бүртгэж вэ гэдгийг бид нэр кредит тал буюу кредит гүйлгээнүүд энэ хараа. За тэгэхээр мөнгөн хөрөнгийн 90 сая төгрөг гэсэн байна. За энэ 90 сая төгрөг маань юунаас хамаарах вэ гэхээр нөгөө тусгай зөвшөөрөл худалдан авах үнцийн маань 90 сая төгрөгөөр бид нар худалдаж авсан байгаа. За тэгээд зардал болох эхний жилийн хайгуулын зардал болох 60 сая төгрөг. За үүнд нь цалин, тээвэр гэх мэтлэн хоол унаа гэх мэтлэн зардлууд орж байгаа. За харин 30 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг бид нар худалдаж авсан. За энэ 30 сая төгрөгийн тоног төхөөрөмж нь яагаад анхны өртгөөрөд бүгдээр хайгуул үнэлгээний хөрөнгөний өртөгт орчих вэ гэхээр тухайн тоног төхөөрөмж маань зөвхөн энэ төсөлд ашиглагдана гэсэн учраас. За бид төсөөрөнгө болох 2 сая төгрөгөөр тоног төхөөрөмж бид хайгуул үнэлгээний ажил хийхэд 2 сая төгрөгийн зардал гаргасан гэж үзэж байна. За уг тоног төхөөрөмж маань өөр төсөлд ашиглагдахаар бол бид нэр хайгуул үнэлгээний хөрөнгө маань 155 сая төгрөг болж харагдаж байна. За энэ 155 сая төгрөг маань ямар зардлаас бүрдсэн бэ гэхээр за мөнгөн хөрөнгө болох за тухайн орд газрыг худалдан авахд зориулагдсан 90 сая төгрөг. За дээрээс нь хайгуулын зардал болох 60 сая төгрөг эхний жилийн. За тэгээд илэгдлийн зардал гэсэн байна. За тэр од тавьсан маань бид нэр илэгдлийн зардлыг яаж тооцоолох бид нар тооцоолын бид оруулжүүлэхээр за тэгээд бие төс хөрөнгө болох үнэлгээний ажлын 2 сая төгрөг эхний жил гарсан. За ингээд эдгээрийн нийлбэр нь 155 сая төгрөг болж байгаа. За тэгэхээр илэгдлийн зардлыг яаж тооцох вэ? Тэгэхээр тоног төхөөрөмжийн илэгдлийг бид нар 10 жилийн хугацаанд энэ тоног төхөөрөмжийг ашиглана гэж үзсэн учраас эхний жил учраас 1 жил ашигласан байна. За тэгэхээр 30 сая төгрөгийн 10 жилдээ байгаа 1 жилээр үржүүлээд ингээ 3 сая төгрөг гарсан байна гэж ойлгож байна. За эхний жилийн тухайд бол бид нэр ийм бүртгэл хийхээр байна. Хайгуул үнэлгээний хөрөнгө. За хоёр дахь жилд гэсэн байна. За хоёр дахь жилд хайгуул үнэлгээний хөрөнгө маань уг тоног төхөөрөмж зөвхөн энэ төсөлд ашиглагдахаар бол за 30 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. За энэ 30 сая төгрөгийн маань зардал нь ямар бүтцтэй вэ гэхээр хоёр дахь жилийн хайгуулын зардал бол 20 сая төгрөг. За тэгээд бие тус хөрөнгө буюу за тэр үнэлгээний ажил зориулагдсан 10 сая төгрөг. За энэ маань магадгүй техник эдийн засгийн үндэслэлтэй холбоотой гарсан зардлууд байж болох юм байна. За ингээд манай хайгуул үнэлгээний хөрөнгө хоёр дахь жилийн эцэст бол өмнөх 182 сая дээр хоёр дахь жилийн 30 саяг нэмээд 212 сая төгрөг болж байна гэж ойлгож байна. За хэрвээ уг тоног төхөөрөмж маань зөвхөн өөр төслүүдэд ашиглагдахаар болсон тохиолдолд энэ төслөд ашиглагдаад дараагийн төслүүдээр ашиглагдах боломжтой болох юм бол бид нэр хайгуул үнэлгээний хөрөнгийг яаж бүртгэх вэ гэж байна. За тэгэхээр энэ тохиолдолд манай хайгуул үнэлгээний хөрөнгө 33 сая төгрөгөөр өсөж байна. За энэ 33 сая төгрөг маань 20 сая төгрөгийн хайгуулын зардал болох 20 сая төгрөгөөр өссөн байна. За дараагийн илэгдлийн зардал 2 дахь жилийн илэгдлийн зардал тоног төхөөрөмжийн илэгдлийн зардал орсон байна. За тэгээд бие бус хөрөнгө болох 10 сая төгрөг. За тэгэхээр тоног төхөөрөмж маань
зориултаас хамаарат хизээ хаана ашиглахдагаас хамаарат өмнөх 30 сая төгрөг маань 30 сая төгрөгөөр нэмэгдсэн байгаа. За энэ тохиолдолд бол бид нэр 3 сая төгрөгийг илэгдлийн зардал дамжуулсан байна. За илэгдлийн зардлын тооцоолыг бид нэр өмнөх слайд дээр үзүүлсэн. За тэгэхээр 30 сая төгрөгөө бид нэр 10 жил туугаад 1 жилээр нь үржүүлээд за ингээ 3 сая төгрөг гэж гарч байна. За тэгэхээр уг тоног төхөөрөмж нь өөр төслүүдэд ашиглагдах боломжтой тохиолдолд манай хайгуул үнэлгээний хөрөнгө 188 сая төгрөгөөр болж үнэлэгдсэн байна. За тэгэхээр энэ хоёрын зөрүү 212 сая болоод 188 сая хоёрын зөрүү бол нөгөө уг тоног төхөөрөмжийн анхны өртгөөр нь капиталжуулах уу эсвэл илэгдлийн зарлаар нь капиталжуулах уу гэдгээс хамаарат өөрөөр гарсныг та бүхэн харж байна. За ингээд бид нэр хайгуул үнэлгээний хөрөнгөө анхалж бүртгэлдээ яаж тусах талаар бид нэр ингээд эхний үн цэнийн тооцоолоо сурчлаа. За тэгэхээр дараагийн зүйл бол хэрвээ тухайн тоног төхөөрөмж тухайн хайгуул үнэлгээний хөрөнгө маань үн цэнийн бууралт гарвал санхүүгийн тайлбарлалын олон улсын стандарт яаж зохицуулсан бэ? Тэгэхээр бид нар жишээ болгоод за 2 дахь жилийн эцэст хайгуул үнэлгээний хөрөнгийн өртгөл маань 8 сая төгрөгөөр буурсан гэж үзье. Тэгэхээр нэгэсэндээ 212 сая төгрөгийн үнэтэй зүйл маань 7 сая төгрөгөөр буурсан тохиолдолд санхүүгийн тайлбар болоод стандартад яаж тайлбарлахыг зөвшөөрсөн байдаг гэг авч үзье. За тэгэхээр манай хөрөнгийн анхны өртгөл маань 212 сая төгрөг. За үн цэнийн бууралтанд 7 сая төгрөг хасах хэрэгтэй байна. За ингээд манай хайгуул үнэлгээний хөрөнгийн дансны үн 2 дахь жилийн эцэст 215 сая төгрөг болж буурах хэрэгтэй байна. Тэгэхээр санхүүгийн тайлбарлалын олон улсын стандарт 6-ад бол тухайн хөрөнгийн үн цэнд буурсан тохиолдолд бид нэр яг санхүүгийн тайлбарт заавал тусгаж тухайн хөрөнгийн өртгөг бууруулж өртөх ёстой гэж заасан байна. За тэгэхээр тухайн үн цэний бууралтыг яаж бүртгэх талаар бид нэр үзье. За тэгэхээр үн цэний бууралтын гарцыг 7 сая төгрөгөөр өсгөхөөр за хайгуул үнэлгээний хөрөнгөө 7 сая төгрөгөөр бууруулаад өсчих гэнэ гэж ойлгож байна. За харин тухайн хөрөнгө маань өөр төсвөлд ашиглагдах боломжтой тохиолдолд 7 сая төгрөгийн өртгийг яаж бууруулах вэ? За тэгэхээр манай хөрөнгийн анхны өртөг маань 188 сая төгрөг байгаа. За үн цэнийн бууралт маань 7 сая төгрөг. За тэгээд хөрөнгийн дансны үн маань 188 саяасаа 7 саяасаад 181 сая төгрөгийн үн цэнтэй хөрөнгийг бүртгэж байна. За энэ үн цэний бүртгэл маань бол өмнөх слайдн дээр үзүүлсэнтэй адилхан үн цэний бууралтын гарц за тэгээ хайгуул үнэлгээний хөрөнгөө бид бууруулж өчг бүртгэх хэрэгтэй байна гэж ойлгож байна. За харин санхүүгийн тайлбарлалын олон улсын стандарт 6-ад тодорхойлсноор өмнө алдагдал хэлбэрээр бүртгэгдсэн хайгуул үнэлгээний хөрөнгийн үн цэний бууралтыг буцаан хөрөнгө хэлбэрээр буцааж бүртгэж болохгүй гэж заасан байдаг. Тэгэхээр нэгэн зардал гээд бүртгэгдсэн зүйлийг алдагдал гээд бүртгэгдсэн зүйлийг бид нэр буцаан алдагдлын нөхөл маягаар бүртгэж болохгүй. Харин бусад хөрөнгүүд дээр бол жишээлбэл хөрөнгө оруулалт гэх мэтлэн хөрөнгүүд дээр бид нэр үн цэнийн бууралтын гарцын нөхөл гэсэн дансанд яг нь манай хөрөнгө маань 7 сая төгрөгийн гарц маань магадгүй 6 сая нөхөгдсөн бол бид нэр тэрийг нөхөж бүртгэх боломжтой байдаг. Харин хайгуул үнэлгээний хөрөнгийн хувьд бол бид нэр тэгж өмнө алдагдал болгосон зүйлийг буцаа орлого маягаар бүртгэж болохгүй нэ гэж заасан байна. За ингээд ашиг малтнуулын хайгуул үнэлгээний зардлын эхлээд бид нэр бүртгэлийн талаар үзчихлээ. За тэгээд хэрвээ үн цэний бууралт гарвал бид нэр яаж бүртгэх талаар үзсэн байна. За харин одоо бид нэр хайгуул үнэлгээний хөрөнгийг хорогдуулах хэрэгтэй. Нэгсэндээ үежилсэн хэлбэрээр тодорхой хугацааны дагуу бид нэр тухайн хөрөнгийг хорогдуулах ёстой. За тэгэхээр хайгуул үнэлгээний хорогдуулгыг яаж хийдэг вэ? Ямар аргаар хийдэг вэ гэхээр хайгуул үнэлгээний хөрөнгийн хорогдлыг үйл ажиллагааны аргаар хорогдуулдаг. За тэгэхээр бид нэр жишээгээр авч үзье. Ус хязгаарлалт хариуцлагатай кампани эзэмшдэг орд нөөц маань 5 сая тонн өөрсөн нийт нөөцтэй. За харин ашиглалтын эхний жилд 7,000 тонн нөөцийг олборсон тохиолдолд хайгуул үнэлгээний хөрөнгийн хэдийн хэмжээгээр бид нэр хорогдуулах вэ гэдгийг авч үзэх гэдэг байна. За тэгэхээр хайгуул үнэлгээний хорогдлын зардлыг яаж тооцдог вэ гэж байна. За тэгэхээр манай хайгуул үнэлгээний хөрөнгийн зардал маань 215 сая төгрөгийн үнэтэй гэж үзье. За харин тухайн жилд олборлсон 7,000 тонн нөөц. За харин нийт олборлуул зохих буюу нийт нөөцийн хэмжээ маань 5 сая тонн нөөц байгаа. За тэгэхээр 700 мянган тонн нөөцөө 5 сая нөөцтэй хуваагаад за тэгээд 215 болох тухайн хайгуул үнэлгээний хөрөнгийн анхны өртгөөр үржүүлэхээр манай тухайн тайланд хугацаанд ногдох хорогдлын зардал гарч байна. За энэ хорогдлын зардлыг бид нэр тооцоолж чадж байгаа тохиол бүртгэл бол
Хоригдлын зардлын дебитээс хоримтлагдсан хоригдол гэсэн дансны кредит гэдэг бичнэ. За хоримтлагдсан хоригдол данс маань хайгуул үнэлгээний хөрөнгийн сөрөг тохируулах данс буюу бууруулан тохируулах дансаар хас сөрөг байдлаар баланст харагддаг юм данс байна гэж ойлгож байна. За ингээд бидний дараагийн сэдэв бол бэлтгэл ажиллагааны зардлыг яаж бүртгэх вэ гэсэн зүйл байна. За бэлтгэл ажиллагааны зардлын бүртгэл тайлбарыг бид тодорхой. За эхлээд бол энэ үе шатнд ордыг ашиглах нь тодорхой болсон байдаг гэж. За нэгэсэндээ тухайн нөөц маань үнэлэгдээд, сорцлогдоод нөөцийн хэмжээ болоод хэдийн хэмжээний нөөц байгаа хэсэг нь яг нь тодорхойлогдсон байдаг. За ерөнхийдөө илэрхий болсон байдаг. Гарсан зар. За тэгэхээр энэ үе шатнд гарсан зардуудыг бидний бие төсвөрөнгээр бүртгэж дараагийн тайланд үедэд хорогдуулт гэсэн байна. За тэгэхээр энэ үе шатнд гардаг нийтлэг зардуудын талаар мэдэрвэ тийм. За тэгэхээр бид нэр өмнөх үе шатууд дээр үлдсэн зам хонгил гарах, урьдчилсан хөрс худалдыг за тэгээ уурхайн ам гарах гэх мэтэн зарлууд гардаг. За бид нар жишээгээр авал ус төвчд компани бэлтгэл ажил 24 сая төгрөгийг зарцуулсан гэж үзье. За тэгэхээр эдгээр зарлууд маань уурхайн ам гарах, хонгил гарах, олборлох, тээвэрлэлтийн бэлтгэл ажил хийхэд зарцуулагдсан гэж үзье. За тэгэхээр бид нар бие төс хөрөнгө дансанд за 24 сая төгрөгийг дебитлээд кредит нь мөнгөн хөрөнгө болон тохирох зарлуудын дансуудын кредитээс бичдэг байна гэж ойлгож байна. За харин хоригдлын зардлыг яаж тооцох вэ гэж байна. Бэлтгэл ажиллагааны зардлыг бид нар хоригдуулахдаа үйл ажиллагааны аргаар хоригдуулна мөн адилхан өмнөх хайгуул үнэлгээний хөрөнгийг хоригдуулж байсантай адилхан. За тэгэхээр бидний эхний жилийн олборлолт бол 700 мянган тонн. За манай нийт нөөцийн хэмжээ 5 сая тонн байна. За тэгэхээр 24 сая төгрөгийг бид нар 700 мянган тоннд 700 мянган килограммд өржүүлээ. За 5 сая тоннтой хуваахаар 3 сая 336 мянган төгрөг бол эхний жилийн хоригдол болж харж байна. За тэгэхээр энэ хоригдлыг бүртгэхтэй мөн адилхан хоригдлын зардал, хуримтлагдсан хоригдол гэсэн бие төс хөрөнгийн сөрөг тохируулах дансыг кредит бичлэлт хийдэг байна гэж ойлгож байна. За дараагийн нэг зүйл бол бүтээн босгалтын зардал. За бүтээн босгалтын зардалд ямар зардлууд ордгийг тухайн хөрөнгийг яаж бүртгэх вэ? Санхүүгийн тайланд яаж тайлбарлах талаар бид нэр авч үзье. За энэ шатнд ордын нөөц илэрч за олборлох үе шатны бэлтгэл ажил хангагдсан байдгүй дараах ажлуудыг хийх шаардлагатай. Нэгэсэндээ энэ орд газрыг бид нэр ашиглахад бэлэн болцсон байдаг байх нь. За тэгээд бэлтгэл ажиллагаанууд нь хийгдээд дууссан байдаг байна гэж ойлгож байна. За тэгэхээр энэ үе шатнд үйлдвэрийн барилга барих, за тоног төхөөрөмж худалдаж авах, суурлуулах, за дэд бүтцийг барьж байгуулах гэсэн бие шинжтэй зүйлүүдийг бид нар ерөөхдөө бүтээн босгодог байна гэж ойлгож байна. За тэгэхээр бид нар ус төвчд компани жишээгээр авч үзье л да. За 40 жил ашиглагдах үйлдвэрийн барилгыг барихад бид нар 900 сая төгрөгийг зарцуулсан. За тэгээ 10 жил ашиглах 270 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдаж авсан. За тэгээд 5 жил ашиглах 120 сая төгрөгийн тээврийн эрсдлийг худалдан авсан. За тэгэхээр тухайн ордыг бид 8 жил ашиглахаар тооцоолсон гэсэн мэдээлэлүүд өгсөн тохиолдолд бид бүтээн босгалтын зардлыг яаж бүртгэх үү, яаж хоригдуул тайлбарлах вэ гэдэг талаар бид үзье. За тэгэхээр тухайн хөрөнгийг бий болгосон барьж байгуулсан учраас бид барилга дансны дебитэд 900 сая төгрөг. За тоног төхөөрөмж дансыг бид худалдаж авсан учраас 270 сая төгрөгөөр тоног төхөөрөмж дансны дебитэд за тээврийн эрсдлийг бид 120 сая төгрөгөөр худалдаж авсан учраас 120 сая төгрөгөөр манай тээврийн эрсдэл данс дебитлэгдэх юм. За ингээд тухайн энэ хөрөнгүүдийг мөнгөн хөрөнгөөр худалдаж авсан байж магадгүй зээлээр худалдаж авсан бол тохирох дансны кредитээс тэрбум 290 сая төгрөг нийт нийлбэрээр нь авч үзсэн байна. Нийт нийлбэр нь тэрбум 290 сая төгрөг гарсан байна гэж ойлгож байна. За тэгэхээр бид анхалж тухайн бүтээн босголттой холбоотой хөрөнгүүдийг тохирох дансны кредитээс хөрөнгөний дансны дебит рүү бичсэн байна гэж ойлгож байна. За харин дараагийн тайланд хугацаанд бид энэ хөрөнгүүдийг яаж санхүүгийн тайландаа хоригдуулж тайлагнах талаар бид авч үзье. За тэгэхээр өмнөх хайгуул үнэлгээний хөрөнгөд ашиглаж байсан хөрөнгөд хайгуул үнэлгээний ажил хийхэд ашиглаж байсан бие хөрөнгөтэй адилхан хэрвээ уг хөрөнгө маань зөвхөн энэ төсөлд ашиглагдахаар бол гэсэн тэр нөхцөлийг тавих хэрэгтэй. За тэгэхээр хэрвээ хөрөнгөний энэ төсөлд ашиглагдахаар хөрөнгөний ашиглах хугацаа болон ордын ашиглах хугацааны аль бага ашиглах хугацаанд бид нар тухайн хөрөнгийг хоригдуулдаг. За жишээгээр авч үзье. За тэгэхээр бид нар барилга гэсэн хөрөнгө маань ашиглах хугацаа нь бол 40 жил байгаа. За харин уг орд газрыг ашиглах жил маань 8 жил байгаа учраас энэ хоёрын аль багаар гэсэн байгаа. Тэгэхээр бид нар 8 жилийг сонгож тухайн
барилгын анхны өртгөө илэгдүүлдэг. За тэгэхээр 900 сая төгрөгөө 8 жилдээ аваад 1 жил бид нэр 112.5 сая төгрөгийг барилгын илэгдэл зардлын дансанд өртөх ёстой байна. За харин тоног төхөөрөмж дансны маань ашиглах хугацаа нь 10 жил. За харин ордын ашиглах хугацаа маань 8 жил гэж тооцсон байна. Тэгэхээр бид аль багаар нь учраас 8 сая төгрөгийг 8 жилийн сонгож 270 сая төгрөгийн тоног төхөөрөмж оруулна гэж ойлгож байна. За тэгэхээр 270 сая төгрөгийг бид 8 жилд байхаар 33.75 сая төгрөг буюу 33 сая 750 мянган төгрөгийн зардлыг жилд электийн зардлаар дамжуулан тухайн олборлох үйлдвэрийн бүтээгдэхүүн өртөг шингэнэ гэж ойлгож байна. За харин тээврийн хэрэгсэл данс маань 5 жил ашиглагдах хугацаатай. За харин ордын ашиглах хугацаа нь 8 жил тийм үү. За тэгэхээр бид энэ хоёр хөрөнгийн аль багт нь тухайн хөрөнгийг хоригдуулна гэж заасан байдаг учраас 5 жилийн сонгож тээврийн хэрэгслийн зардлыг анхны өртгөө хоригдуулна. За тэгэхээр 120 сая төгрөгийг бид 5 жилд хуваахаар 24 сая төгрөгийн зардлыг бид илэгдлээр дамжуулан тухайн олборлох үйлдвэрийн хөрөнгийг олборлох үйлдвэрийн нөөцийн өртөгт болон бүтээгдэхүүний өртөгт шингэн тооцдог байна. За ингээд манай нийт илэгдлийн зардал энэ уран зардлын нийлбэр болох 170 сая 250 мянган төгрөгийг бид 1 жилд илэгдлийн зардлаар тухайн олборлох үйлдвэрийн бүтээгдэхүүний өртөг шингэнэ гэж байна. За хоригдлогцсон илэгдэл данс маань тухайн хөрөнгө бүрийнхаа сөрөг тохирлоо дансаар бүртгэгдэх ёстой гэж бид мэднэ. За тэгээд хэрвээ уг хөрөнгүүдийг бид өөр төслүүдэд шилжүүлэх болох нэгсэндээ өөр төслүүдэд ашиглах боломжтой хөрөнгийн ашиглах хугацаанд бид тухайн хөрөнгийг илэгдүүлнэ гэж заасан байна. За тэгэхээр барилга маань 40 жил ашиглагдах ёстой. За тэгэхээр 900 сая төгрөгийг бид 40 жилдээ аваад 22.5 сая төгрөгийг 1 жилийн илэгдэл байгуулна. За тоног төхөөрөмжийг бид 270 сая төгрөгийн хөрөнгийг 10 жил ашиглах ёстой үзсэн учраас тооцоосон учраас 27 сая төгрөгийг 1 жилийн илэгдэлд байгуулах ёстой. За тээврийн хэрэгсэл данс маань 5 жил ашиглах ёстой учраас 1 жилд бол 24 сая төгрөгийг бид илэгдлээр дамжуулан олборлох үйлдвэрийн бүтээгдэхүүний өртөг шингэнэ гэж ойлголоо. За тэгэхээр манай нийт илэгдлийн зардал маань 73.5 сая төгрөг буюу 73 сая 500 мянган төгрөгийг илэгдлийн зардал хөрвүүлсэн байна. За тэгэхээр энэ хоёр аргын хувьд илэгдлийн зардал маань өөр дүнтэй харагдаж байна. За учир нь бид нэр эхний арга болох хөрөнгө маань зөвхөн энэ төсөлд ашиглана гэж үзсэн тохиолдолд бид нэр хөрөнгийн ашиглах хугацаа болоод тухайн орд нөөцийн газрын ашиглах хугацааны аль богино гэсэн учраас манай барилга тоног төхөөрөмж гэсэн хөрөнгүүдүүд илүү богино хугацаанд илэгдэж байгаа учраас манай илэгдлийн зардал яасан өндөр гарсан байна гэж бодож байна. Харин уг хөрөнгө маань өөр төслүүдэд ашиглагдах боломжтой учраас бид дараагийн төслүүдээр ашиглах нь бол уг хөрөнгийг хөрөнгийнх нь ашиглах хугацаанд нь илэгдүүлэх нь илүү тохиромжтой яваа гэж заасан байна. За ингээд бид нэгсэндээ уул уурхай тэр ашигламтмал болоод олборлох үйлдвэрлэлийн үе шатуудад гардаг зардлын бүртгэл тайлагнал за тэдгээрийг хоригдуулахтай холбоотой зүйлүүдийг өнөөдрийн хичээлээр авч үзлээ. За анхаарал тавьсанд баярлалаа. Өнөөдрийн хичээл ингээд өндөрлөж байна.